За. За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ILO Innovative HK болон Caritas Монгол төрийн бус байгууллагаас хамтран хүргэж байгаа ээлжид лайв маань эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн маань дугаарт Монголын гэр бүл судлаачдын холбооны мэргэжлийн холбооны дэд тэргүүн Ж Баясгалан ах гэр бүл судлаач Ж Баясгалан ах маань ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид сэтгэл санааны хүчирхийллийн талаар ярилцахаар ирж байгаа. Тэгэхээр сэтгэл санаа гэдэг бол одоо хүн болгоны хувьд бүхэл хүний хувьд маш чухал зүйл байдаг. Тэгэхээр энэ одоо сэтгэл санаа яагаад чухал юм? Яагаад энэ хүчирхийлэл үйлдэгдээд байдгийг энэ хүчирхийллээс хэрхэн одоо урьдчилан сэргийлэхийн ямар арга хэмжээ авах ёстой бэ гэдэг талаар өнөөдөр ярилцах гээд таныг урьсан байгаамаа. Тэгэхээр та ямар ч гэсэн сэтгэл санааны хүчирхийлэл сэтгцийн эрүүл мэнд гэдгийн талаар ерөнхийдөө нэг товч ойлголт. Ер нь бол яг эхлээд сэтгэл санааны хүчирхийлэл гэж яг юу юм бэ гэдэг талаар та бүгд бас бяцхан ойлголт бас өгсөн дээр байх гэж би ойлгож байна. Тэгэхээр сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг маань ерөнхийдөө тухайн хүний сонголтыг үгүйсгэх, эсвэл сонголтоор нь доогдох уу хийх үйл явцыг л ерөнхийдөө энгийнээр бол сэтгэл зүйн хүчирхийлэл гэж хэлээд байна. Тэгэхээр сэтгэл зүйн хүчирхийлэл нь болохоор бүх харилцаанд өнөөдөр явагдах боломжтой байхгүй юу? Хамт олонны харилцаанд, эсвэл эхнэр нөхрийн харилцаанд, эсвэл аав ээж хүүхдтэйгээ харилцах харилцаанд, найз нөхдүүдийн харилцаанд хүртэл сэтгэл зүйн хүчирхийлэл явагдах одоо бүх хэлбэрт өнөөдөр явагддаг гэж ерөөдөө бас үздэг. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал асуудал болчихж байгаа. Яг тэгэхээр хүний хөгжлийн асуудлыг аваад үзэх юм бол хүний сэтгэл зүй, хүний бие махбод хоёр гэдэг бол өөрөө салшгүй холбоотой зүйл байхгүй юу? Магадгүй сэтгэл зүй доктортой эрүүл зүв байх юм бол биеийн хувьд ч одоо бие махбодын хувьд ч гэсэн эрүүл байх боломжтой. Тэгэхээр бие эрүүл байна гэдэг маань хувь хүнээс маш их ажлын бүтээмж гарах боломж байгаад байна. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэнд гэдэг бол хувийн хөгжилд өөрөө маш чухал асуудал болд юм а гэдгийг дахин бас хэлмээр байна. Тэгэхээр одоо юу гэдэг хувийн хөгжлийг одоо тодорхойлохын тулд хувийн хөгжил гэж яг юу юм бэ гэдэг тодорхойлт байд. Энэ тодорхойлт нь юу гэсэн үг вэ гэхээр хүмүүсийн хийх сонголтуудыг өргөжүүлэх үйл явц нь өөрөө хувийн хөгжил гэж тодорхойлдог байхгүй юу? Хүмүүсийн хийх сонголтуудыг өргөжүүлэх үйл явцыг хувийн хөгжил гэж тодорхойлдог. Тэгэхээр нөгөө хүн маань өөрөө сонголтыг өөрийнхөө эрхийн дагуу хийх тусам сонголт өнөдөр одоо юу гэдэг хөгжил өнөдөр явагдаж байдаг гэсэн. Тэгэхээр сэтгэл зүйн хүчирхийлэл нь үр дагавар нь өөрөө юу бий болгодог вэ гэхээр нөгөө хувийн хөгжлийн асуудал дээр өнөдөр сөрөг үр дагаврыг бий болгодог гэж ихэдэ хэлж байна. Сонголтгүй болгож байна шүү дээ. Тэгээ сонголтын эсвэл үгүйсгдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь өөрөө сонголтондоо сэтгэл дундуур байх. За энэ бол миний одоо юу гэдэг хийх ажил биш юм байна. Магадгүй өөрийгөө голохын мэдрэмж төрж эхэлдэг. Тэгэхээр нөгөө хувийн хөгжилтэй холбоотой асуудал байд юм а гэдгийг хэлж байна. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэнд гэдэг бол ер нь бол хувь хүний бүх зүйлд өнөөдөр нөлөөлж идэг зүйл. Гэр бүлийн харилцаанд бас нөлөөлнө. Хоёрдугаарт ажлын харилцаа буюу ажлын карьер амжилтанд бас нөлөөлнө. Магадгүй нөгөө сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг чинь хамгийн гол үр дагавар нь өөрийнхөө үнэлэх хүнлэмжийг байхгүй болгодог учраас магадгүй ажилдаа хандах хандлага хүртэл сөрөг зүйл бий болж эхэлдэг. Хувийн хөгжил, карьерд өнөөдөр сөрөг зүйлийг бий болгодог гэсэн үг байхгүй юу? Тэгвэл одоо энэ сэтгэл санааны хүчирхийлэл чинь одоо нэг гэр бүлийн хүчирхийллийн бас нэг хэлбэр болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хүрээнд сэтгэл санааны хүчирхийлэл одоо хэрхэн яаж илэрдэг? Яг ерөнхийдөө бол яг одоо нөгөө нэг ингээл нэг бинийгаа бараг хитрхи хардаж сэрдэг ч хүртэл сэтгэл санааны хүчирхийлэл болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр та тэр талаар жоохон дэлгэрэнгүй ярьж өгвөл. За ер нь бол яг гэр бүлийн харилцаан дээр сэтгэл зүйн хүчирхийлэл яаж явагддаг вэ гэхээр нэгдүгээрт одоо юу гэдэг таныг бусдаас тусгаарлах, цагаа яаж өнгөрөөхийг тань хянах ийм байдлаар ихэд гол нь илэрдэг. Цагаа яаж өнгөрөөхийг хянах. За. Одоо юу гэдэг бүх юмд нь оролцох, бүх юмыг хянах ийм хандлага бий болж эхэлдэг гэсэн. Тэгэхээр нөгөө гэр бүл гэхээр хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр бүх юм наалтан бат эсвэл бусад бүх зүйлүүд нь одоо нэг зорилготой, нэг тэмүүлэлтэй байх нь мэдээж гэр бүлийн харилцаан зөв. Гэхдээ бүх зүйлийг нэг болгож хувийн хил хязгаарыг нэг талаар бас одоо юу гэдэг өгөөсгөх юм хандлагууд бас байгаад байдаг. Тэгэхээр хувийн тэр орон зайг нь одоо халдах, хитрхи одоо өөрийнх нь одоо хувийн орон зайг нь өгөөсгөх ийм байдлаар гэр бүлийн харилцаанд
ерөөдөө сэтгэл зүйн хүчирхийлэл явагдаад байдаг. Хоёрдугаарт өөр хүүхдүүдтэйгээ харилцан сэтгэл зүйн хүчирхийлэл нь ямар хэлбэрээр явагддаг вэ гэхээр янз бүрийн одоо юу гэдэг нь шоодруулагдах мэдрэмж, ялгарлагдах мэдрэмж, үгүйсгэх, шүүмжлэх, буруутгах гэх мэтчлийн ийм харилцааны хэлбэрүүдээр ерөөдөө сэтгэл зүйн хүчирхийлэл өнөөдөр явагддаг гэсэн. Тэгэхээр одоо бид нар сайн мэдж байгаа монголчуудын одоо хүмүүсээс би асуудаг байхгүй юу асуудаг вэ гэхээр монголчуудын сэтгэл зүйн одоо эрүүл мэнд сэтгэлгээний үед ямар төвшөнд байна гэхээр хөвчлэн хүмүүс юу гэж хариулдаг гэхээр сөрөг байна гэж. Одоо жишээ нь дэлхийн хасах нэмэгт цэник гэдэг хоёр цэник хүчний дунд оршиж шүү дээ. Яг үүнтэй адилхан хүний оюун бодол сэтгэлгээ гэсэн эрэг буюу сөрөг гэсэн хоёр бодол яваад байна тийм үү. Тэгвэл яагаад монголчуудын сэтгэлгээ өнөөдөр хөвчлэн сөрөг байгаад байна гэдэг ийм асуудал гарч ирж байна. Энэ нь нэгдүгээрт үзэж байгаа мэдээллүүд нь нэгдүгээр дандаа сөрөг байна. Тэгэхээр бидний оюун ухааны одоо юу гэдгийг сав байлаа гэж бодоход тэр савыг дандаа сөрөг мэдээлэлээр дүүргээд байхаар эргээд хальж байгаа хэлбэр нь өөрөө сөрөг хандлага буюу сөрөг сэтгэлгээ болж хувирч байгаа байхгүй юу? Сэтгэлгээ болж хувирч байна гэсэн үг. Хоёрдугаарт одоо юу гэдэг нөгөө гэр бүлийн гишүүдийн байнгын бие нэг нэр шошго үгээр дуулах, хоч өгөх, үгүйсгэх. Энэ байдал нь өөрөө нөгөө хүүхний сэтгэлгээг бас сөрөг болгох, энэ сөрөг хандуулах бас ийм хандлагыг бий болгох гэсэн үг. Тэгэхээр яагаад ингэж монголчуудын хандлага сөрөг байгаад байна гэдэг энэ тал дээр судалгаа хийгээд үзэхэд ер нь бол монголчуудын нийтлэг онлын төвшөнд аваад үзэх юм бол монголчуудын нэг 90 орчим дутуу төлөнгийн мэдрэмж их байна гэж үздэг байхгүй. Ийм мэдрэмжийг хүүхд байхдаа авч мэдэрсэн байна гэж. Тэгэхээр дутуу төлөнгийн мэдрэмж буюу дутуу төлөнгийн комплекс гэж бид ерөөхдөө тодорхойлж. Тэгэхээр дутуу төлөнгийн комплекс гэдэг маань хүн 3 зүйлээр илүү дутуу төлөнгийн мэдрэмжийг авдаг гэж үзэж байгаа байхгүй. Нэгдүгээрт биеийн сувг буюу биеийн эмгэгтэй байдал. Хэн нэгнээс гар хөл дутуу, хөгжлийн бэрхшээлтэй тийм тусгай хэрэгцээт хүмүүсээ гэж тодорхойлж. Хоёр дахь нь болохоор хит бөөцөлөл буюу хит хайрлуулалт гэж үзэж байгаа. Магадгүй хит хайрлаад, хит бөөцөлөөд, хит урдуур нь орж юм хийлгээд ахаар хувийн нөгөө бие даах чадварыг өнөөдөр байхгүй болгодог гэсэн. Өөрөө өөртөө итгэх итгэлийг байхгүй болгож ирдэг гэсэн. За гуравдугаарт болохоор шовдрлогдох буюу харьцуулалт гэсэн энэ харилцаанаас үүдэлтэй ер нь хүн дутуу төлөнгийн мэдрэмжийг авдаг гэсэн. Харьцуулалт буюу шовдрлогдох мэдрэмж гэж хэлээд байна. Шовдрлогдох мэдрэмж гэж юу хэлээд байна гэхээр магадгүй 3-4 хүүхэдтэй байхад 3-д нь хит анхаарлаа хандуулад нэгэнд нь анхаарлаа дутуу хандуулах жишээ. Энэ өөрөө шовдрлогдох мэдрэмжийг хүнд бий болгодог гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэ дутуу төлөнгийн мэдрэмжийг авсан хүмүүс би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр ийм мэдрэмжийг авсан хүмүүс хөвчлэн харилцаан дээр өөрийгөө үнэлэх үнэлэмж дутуу байдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт бусадтай харилцахдаа бусдын дандаа алдааг болж байгаа. Бусдыг шүүмжлэх, бусдыг буруутгах ийм сэтгэлгээ ерөөдөө сэтгэл зүй суух гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр монголчуудын хувьд 90 орчим хувь нь одоо юу гэдэг дутуу төлөвийн мэдрэмжийг авч ясан гэж одоо ийм мэдрэмжтэй байна гэж ерөөдөө судалгаар хийдэг байна. Тийм учраас хүн хоорондын харилцаан дээр хөвчлэн монголчуудын хандлага бол бие нэгэ буруутгах, шүүмжлэх ийм хандлага бий болж байна гэсэн үг байхгүй. Жишээ нь одоо бид нар сайн мэднэ Facebook, Twitter-ээр ороод үзэх юм бол гэгээлэг зүйл бичдэг хүмүүс их ховорлж одоо. Эсвэл ямарваа нэгэн хүн пост оруулахад тэр доор нь орж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг хараад үзээрэй. Энэ тухайн нийгмийн сэтгэл зүй ямар байна гэдгийг өнөөдөр харуулж байгаа тод жишээ байхгүй. Одоо нэг өдөр болгоно нэг сенсац гэдэг шиг л дээ. Өдөр болгоно нэг сенсац. Тэгэхээр хүн нэг талаас нь сайн мэг гаргаж ирээд бичгээр нөгөө талаас нь хүмүүс яагаад вэ? Комментэр те болж өгдөө шүү дээ. Баян сөрөг талаас нь хараад сөрөг энэ хараад үгүйсгээ шүүмжлэл буруутгахаас яваад байдаг те. Тэгэхээр энэ юу хэлж байгаа нэхэр нэг талаараа дутуу төлөнгийн мэдрэмж өнөөдөр гэдэг зүйл өнөөдөр хүмүүсийн сэтгэл зүйд бас байгаад байна гэж тодорхойлж байгаа судлаач хүний зүгээс. Тийм учраас бусдыг буруутгах, бусдыг шүүмжлэх, эсвэл эмний дандаа сөрөг талыг харах юм сэтгэл зүй хувьд бий болоод байна гэсэн. Тэгэхээр нөгөө бидний анхны асуулт сэтгцэн эрүүл мэнд яагаад чухал вэ гэж. Одоо яг хариулт нь яг эндээс харагдаж байна. За тэгвэл ирээдүй биш одоогийн нөхцөл одоо за би ингээд нэг тийм дотоод толмигийн юутай мэдрэмжтэй өссөн байлаа гэж бодъё л та. За тэгээд юу гэдэг нь өөртөө итгэл авахгүй ч юм уу те. Тэгвэл би энийг одоо яаж засч залруулах вэ? Яаж засч залруулах вэ гэхээр хамгийн гол нь айцтайгаа л нүрд тулах хэрэгтэй.
байнгын хүүхэд байхдаа бид мессеж явж байгаа. Чи чадахгүй, чи үгүй те. Чам чадвар байхгүй, чиний хийж чаддаг зүйл юу юм те. Чи эсвэл бусад айлын хүүхдүүдийг хар ийм чадвар, ийм гоё зүйлүүд байна. Тэгтэл чи ерөөсөө тийм байхгүй. Тэг дандаа сөрөг комментиг сонсож байгаа учраас өөрөө өөртөө итгэл эсвэл сэтгэл зүйд айц төгшөр үүсчихдэг хүмүүсээ. Ямар нэгэн зүйлийг хийхдээ өөртөө итгэлгүй айх гэдэг маань юу вэ гэхээр энэ зүйлийг хийчихээр би буруутах үедээ гэдэг хүнд айц бий болчихж байна гэсэн. Энэ айцаас болоод хүн өөрөө өөртөө итгэлгүй болдог гэсэн. Тэгэхээр нэгдүгürt айцаа даван туулах хэрэгтэй гэдэг зөвлөгөө өгөх гэдэг. Айцаа даван туулах хэрэгтэй гэж. Хоёрдугürt өөрөө өөрийгөө нээх, өөрөө өөрийгөө олох гэдэг бол хамгийн чухал асуудал болж эхэлсэн. За судалгаан дээр харахад бол хүний монголчуудын дундч наслал 70 настай юм. 69.5 удахгүй 70 хүрнэ гэдэг ч юм судалгаа бас байдаг. За 70 насллаа гэж бодоход судлаачдад юу гэж үздэг вэ гэхээр хүн 254 дүрхт одоо юу гэдэг тоглодог гэнэ ордог. 70 нас наслахтаа 254-д ордог хүн. Тэр одоо нэг юу гэж юм багш сурагч марагч гэдэг үү? 54 гэдэг маань юу вэ гэхээр ихэд кино зохиол дээр аваад үзэх юм бол туслах дүр, гол дүр тэ опши дүр гэдэг хүн 254-д ингэж хуурдаг. Тэгжээж өөрөө өөрийнхөө гол дүрийг олдгоо гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйд айцтай сэтгэл зүй хүчирхийлд өртөжсэн хүмүүс маань хамгийн гол нь өөрийнхөө дүрийг олж чадах болсон гэсэн. Би яг хэн бэ? Надад ямар чадвар байна вэ? Тэгэхээр хамгийн нэгдүгээрт хүн өөрөө өөрийнхөө тэр одоо юу гэдэг айц өнөдөр даван туулах хэрэгтэй. 254-д орж үзэх хэрэгтэй. Тэндээс яг миний давуу тал, миний дүр зураг аль нь юм бэ? Тэгтэл монголчуудын сэтгэлгээ бол хичлэн гол дүр тоглосноор л хүн одоо амжилтанд хүрнэ гэдэг зүйл байдаг. Гэтэл киногоор аваад үзэх юм бол туслах дүрийг бүтээж амарчлаа тэр киног хэмжиж байгаа хүмүүс зөндөө байдаг үстэй тийм. Яг үүнтэй адилхан яг л та өөртөө давхирсан өөрийгөө өнөдөр олох хамгийн чухал асуудал юм а гэдгийг хэлж байна. Тэгэхээр айдас гэдэг зүйл хувь хүний хөгжил сэтгэлгээнд хамгийн том сөрөг зүйлийг бий болгоод байна. Тэгэхээр айцаа даван туулах хэрэгтэй. Өөрийгөө нээх хэрэгтэй, өөрийгөө олох хэрэгтэй. Өөрийнхөө давуу талуудыг ялангуяа гаргаж ирээд тэр тал дээр илүү ажиллах нь өөр их чухал зүйл байдаг. Гэтэл сэтгэл зүйн хүчирхийлд өртөжсэн хүмүүс энийг хэлбэрний өгөхөр дандаа өөрхөн чадахгүй зүйл дээр илүү төвлөрөөд байдаг. Чадахгүй зүйл дээр илүү төвлөрөөд байдаг. Одоо өөрийнхөө одоо юу гэдэг өөрийгөө голдог, өөрийгөө одоо чаддгүй зүйлээ илүү төвлөрч тэрэн дээр өөрийнхөө үнэлэмж нь асуудалтай байгаад байдаг гэсэн үг байхгүй. Тийм учраас өөрийнхөө чаддаг зүйл дээр илүү төвлөрч эхлэх хэрэгтэй гэсэн. Тэрэн дээр өөрийгөө сорж үзэх хэрэгтэй, дуршиж үзэх хэрэгтэй. Аливаа зүйлийг хийж үзэж оролдох үзэх хэрэгтэй гэсэн. Магадгүй одоо юу гэдэг өөрхөн 254 зургийн гол дүр зургийг олё гэж бодож байгаа бол би тань зүгээр бяцхан зөвлөгөө өгөхийн тулд магадгүй зүгээр хөгжмийн хамтлаг дээр аваад үзье л та. Хөгжмийн хамтлаг дээр яг аль нь миний талант юм, аль нь миний авьяас юм бэ гэдгийг үзэхийн тулд бүх хөгжмийн зэвсэг дээр тоглож үзэх хэрэгтэй болох байхгүй юу? Бэс гитартай тоглож үзэх хэрэгтэй, бөмбөр дээр тоглож үзэх хэрэгтэй, даралтад ямаха дээр тоглож үзэх хэрэгтэй. Яг энэ дээр аль нь илүү миний чадвар байгаад байна, аль нь илүү сонирхол байгаад байна. Тэр зүйлээ барайл өнөдөр өөрийнхөө дүрийг олоод цаашид өөрийнхөө хөгжилд анхаараа гэдэг энэ зөвлөгөөг өгөх гэдэг. Ингэж бид нар айцаа даван туулна гэсэн үг. Магадгүй танд боломжтой зүйл маш их байна. Хүний сэтгэл зүй юу гэхээр хоёр зүйл байдیں۔ Зүгээр энэ асуултыг асуучмаас санагдчихлаа. Өөдрөг хүн боломжгүй зүйлээс боломжтой болж хардаг байхгүй. Өөдрөг хүн. Готрон хүн болохоор боломжтой зүйлээс боломжгүй болж хардаг. Тэгэхээр таны сэтгэлгээ ямар сэтгэлгээтэй вэ? Та өөрөөсөө бас асуугаад үзээрэй. Аливаа зүйлийн боломжтой зүйл харагдаж байгаа тэрний боломжгүйг хайгаад шүүмжлэл буруутгал өөг нь хайгаад яваад байна уу? Эсвэл боломжгүй байсан ч тэндээс боломжийг гаргаж ирж хайдаггүй. Та өөдрөг сэтгэлгээтэй. Тэгэхээр өөдрөг сэтгэлгээгээ та илүү хөгжүүлэх хэрэгтэй л гэж хэлээд байна. Ингэснээр сэтгэл зүйн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах, магадгүй тэр одоо юу гэдэг сэтгэл зүйн айдсаас өөрийгөө даван туулах хамгийн гол хүчин зүйл болж хуурч байна. Тэгвэл тэр нөгөө готрон гудалтай хүн байгаа штэ тий. Яаж одоо өөр тэр ажиллах вэ? Тэг шууд ингээл за би одоо ингээл би жоохон ийм дутагдaltaй даа гэж бодож байгаа штэ. Би ингээд ер нь юмны хайдаг шиг юм уу тий. Тэгэж бодонгуудаа за би одоо ерөөсөө өдрөг амьдрнаа гэл тэгснэ шууд за тгийг ил болчихгүй штэ. Тэг ер нь бол зэ. Тэгэхээр хүний нөгөө оюухан нэг юу тийжэдэг вэ гэхээр мэдээлэл тийжэдэг байхгүй. Тэгэхээр мэдээллийн 3 төвшин байдаг гэж үргэлжлээд үзтээ. Нэгдүгээрт оюунлаг мэдээлэл, хоёрдугаарт энгийн буюу ердийн мэдээлэл,
гуравдугаарт болохоор хогон буюу хэрэггүй мэдээлэл гэж. Тэгэхээр энэ гурван төрлийн мэдээллийг алийг түлхүү авч яах нэгдээс хүний сэтгэлгээс хамаардаг гэж үздэг. Тэгэхээр нэгдүгээр хөгж байгаа зөвлөгөө нь юу гэхээр оюунлаг гэгээлэг мэдээллүүдийг илүү түлхүү уншдаг, судалдаг байгаа гэдгийг танд зөвлөгөө өгöd. Яг тэгэхээр байнгын сөрөг зүйл уншаад сөрөг зүйлийг өөртөө тархиндаа хүлээж аваад байвал улам илүү готрон үзэл өнөдр тогтно гэсэн. Тогтно гэсэн. Тэгэхээр Монголд ийм судалгаа хийгдсэн байд. Ямар судалгаа вэ гэхээр жишээ нь одоо мэдээллийн хэрэгслүүд дээр ямар төвчний мэдээлүүд ихэвчлэн явагдаад байна гэж. Тэгсэн чинь телевизээр гарч байгаа мэдээллүүдийн 70-80% нь хог хэрэггүй мэдээлэл гэж. Бид нар тийм олон хэрэггүй мэдээллийг оюун ухаанд сэтгэлгээндээ хүлээж авч байна гэсэн үг байхгүй. FM радио бол харьцангуй гайгүй 15-20% гэж үзэж байгаа. Яг тэгэхээр хөвчлэн дуу явдаг учраас тийм. Тэгтэл найз нөхдүүдийн харилцаа юу вэ гэсэн чинь 50 орчим хувийн хогийн хэрэггүй мэдээлэл харилцаанд дунд явагдаад байна гэж ховж байгаа гэсэн. Ховж яваад байна гэсэн. За тэгвэл гэр бүлийн харилцаа ч гэсэн 50 орчим хувь нь хогийн хэрэггүй мэдээлэл гэр бүлийн харилцаанд өнөөдөр явагдаад байна гэдэг ийм судалгаа харагдаж байна. Тэгэхээр бид нар хайртай хүмүүстэй ямар мэдээлэл дамжуулж байгаа тэр сөрөг мэдээлэл дамжуулж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр сөрөг мэдээлэл дамжуулаад байна гэдэг маань хүн өөртөө итгэл байхгүй болно, бусдад итгэл байхгүй болно, тийм гарах үр дагаврууд нь шүү дээ. Тэгэхээр имийг дандаа сөргөөр харах юм сэтгэлгээ өнөөдөр хүнд илүү сууж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр би энэ лайвыг үзэж байгаа хүн болгоныг юу гэж уриалахыг хүсэж байна гэхээр нэгдүгээрт хамгийн гол нь өөртөө хэрэгтэй зөв эерэг мэдээллүүдийг илүү уншдаг байгаа ч. Хоёрдугаарт эерэг зөв сэтгэлгээ уншсан мэдээлэлээ эерэг зүйлээ бусдад бас түгээдэг байгаа ч гэдгийг уриалж. Ингэснээрээ хувь хүний сэтгэл зүй өнөөдөр доктортой байж чадна гэсэн. Доктортой байж чадна гэсэн. За тэгвэл одоо энэ сэтгэл санааны хүчирхийлэл гэж байна шүү дээ тийм. Тэгэхээр эрен дээр одоо юу гэдгийг бидний өөрсдийн мэдлгүйгээр одоо ямар нэгэн байдлаар сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг ч юм уу тийм. Эсвэл өөрсдийнхөө мэдлгүйгээр одоо хамтрагчаа ч юм уу гэр бүлийнхнийгаа хүүхдүүдэд ч юм уу сэтгэл санаагаар нь одоо хүчирхийлдэг тийм үйлдэлүүдийн талаар таны жишээ болгоод хэлвэл түрүүн одоо нэг хожиг мөх гэдээ ярьжсэн шүү дээ. Ер нь тийм жишээнүүд бол зөндөө байна. Жишээ нь одоо би гэр бүл судлаар ажилладаг хүн. Ерөнхийдөө гэр бүлүүдийг анзаарч хахад бас нэгэн сэтгэл зүйн хүчирхийллийн нэг хэлбэр нь юу вэ гэхээр би та нарын төлөө ажиллаж хөдөлмөрлж байна. Ажиллаж хөдөлмөрлж байна. Заавал өөрийнхөө одоо хийсэн сайн зүйлийг дүүэл гэж буцаагаад хариу авах нэг хэлбэр. Бас нэг сэтгэл зүйн хүчирхийллийн хэлбэр болж байна. Одоо жишээ нь нийтлэг монголчуудын нөгөө эцэг эхчүүдийн нэг юм хандлага байдаг шүү дээ. Та нарыг би хүүхд авч насаар нь тижээсэн, та нарын төлөө би амьдралаа зориулсан тий. Одоо эргээ заавал ач тусыг хүргэх ёстой гэж. Гэхдээ энэ нь бол заавал шаардлагаар хүсэлтээр одоо буцаад хариу үйлдэл үзүүлдэг хэлбэр бас биш байхгүй. Тэгэхээр хин нэгний төлөө хийж байгаа сайн зүйлээ буцаад хариу авах хэлбэрээр хизээч бити үйлддэг байгаараа гэдэг та бүгдээс бас уриалмаар энэ үгийг дамжуулж. Яагаад тэгэхээр энэ нэргээд хүмүүний сэтгэл зүйд өөрөө дарамт бий болж хэлдэг. Надад ийм сайн зүйлүүдийг хийцсэн. Одоо би яаж буцаад тэр хүндээ сайн зүйлийг хийх вэ? Сэтгэл зүй бас докторгүй болж эхэлж байгаа үз. Байнга надад сайн ханддаг. Одоо би тэр хүнд одоо яаж хандах вэ? Хариу авч байгаа юм байна. Нэг талаараа. Хариу авч байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө гэр бүлийн харилцаанд нэг талаараа илэрхийлэгддэг бас нэг хүчирхийллийн нэг хэлбэр шүү. Ерөнхийдөө энэ яригддаггүй энэ талаар. Одоо тэгэхээр тэгвэл одоо нөгөө нэг хардалт ч юм уу те хосуудын хувьд хардалт байдаг ч юм уу тэр чинь одоо яг бас сэтгэл санааны хүчирхийлэл байх боломжтой гэж би бол бодоод байгаа байхгүй. Одоо яг тийм нөгөө нэг виз аавна гэлтэгдэн шүү дээ те. Маах өмнө нөгөө нэг клуб хаус дээр хилцүүлэх гэсэн мэт шүү дээ. Тэрэн дээр бас аюул олон хүмүүсийн визний талаар ярьжсэн л та. Нөхөр нь гарч найзтайгаа уулзгаад их нэрээсээ виз авдаг гэдэг. Тэгээ ерөнхийдөө бол энэ нь одоо бараг сэтгэл санааны хүчирхийлэл юм болов гэж хараад байгаа. Та юу гэж бодож байна? Одоо нөгөө өөрийнх нь одоо найзтайгаа уулзах эрхийг хориод байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөөх нь арай гिचхгүй зөвшөөрөл авдаг гэх юм уу та. За нэгдүгээр би хүчирхийлэл мөн гэж хэлж байна. Нэгдүгээр сэтгэл зүйн хүчирхийлэл мөн. Гэхдээ яагаад нөхрөө эсвэл эхнэрээ хянаад заавал өөртөөгөө хамт байх гэдэг асуудал. Гэдэг асуудал. Хүчирхийлэл мөн нэгдүгээрт. Хоёрдугаарт яагаад ингээл эхнэр нь нөхрийгөө явуулахгүй заавал хажуудаа байх гал. Эсвэл нөхөр нь эхнэрийгээ заавал хажуудаа байх гал хянах гэдэг.
гэдэг асуудал. Яагаад тэгэхээр үндэс суурь нь юу гэхээр эхнэрээсээ нөхрөөс авах тэр хэрэгцээнд хангагдаагүй учраас магадгүй нөгөө визний асуудал гарч ирээд байдаг. Магадгүй сэтгэл зүй зүрх сэтгэл нь дүүрэн байгаа тохиолдолд эхнэрийгээ нөхрийгөө хийх зүйлүүдийг бид нэр хүлээн зөвшөөрч эхэлдэг. Одоо нөгөө харьцуулт байгаад байна шүү дээ. Чи надад цаг гаргадаггүй мөртлөө найзуудтай илүү цаг гаргах гэдэг. Одоо ойлгож байна уу? Тэгэхээр хосуудын харилцаанд асуудал байна гэсэн үг байхгүй юу? Биенийхээ үндсэн хэрэгцээнүүдийг хангаж өгөхгүй байна гэдэг юм асуудал. Тийм учраас нэг ингэ хянах гэдэг. Жишээ нь заавал хажуудаа байлгах гэдэг. Магадгүй нөгөө харьцуулт байна шүү дээ. Магадгүй чи намайг гэдгүү мөртлөө аав ээжтэй илүү хүндэлдэг. Чи миний үгийг сонсдоггүй хүлээмж шүрдэггүй мөртлөө аав ээжийнхээ үгийг маш их дагдаг. Ийм харилцаа зөндөө ангир үлээ харилцаа. Тэр гэхдээ одоо тэгж гомдлож байгаа хүнийхэн хувьд өөрөө нөгөө яг одоо юу гэдгийг бүтэн хайрлуулж чадахгүй ч юм уу, бүтэн халамж авч чадахгүй тийм асуудал байна. Тэгэхээр нөгөө зүрх сэтгэлийн хэрэгцээ буюу одоо хэрэгцээнүүд нь хангагдаагүй байгаа тохиолдолд тэрэнд илэрж байгаа хэлбэр нь юу гэхээр би энийгээ хянах гад нөгөө визний асуудал ч надад гарч ирээд байна гэсэн. Явуулах дург. Тэгтэл зүрх сэтгэл нь дүүрэн байгаа тохиолдолд нөхрөөс авж байгаа, эхнэрээс авж байгаа хэрэгцээнүүдөө бүтэн авчлаа гэж бодоход тэртээ тэгвэл хувь хүн өөр хүнд өөрийнхөө цагийг зарцууллаа гэж бодоход тэрэн дээр хүн нэг гомдлоод байдаг байна. Тэгэхээр хамгийн түрүүнд виз гэдэг асуудал юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө би дахиад хэлье. Биенийхээ хэрэгцээг эхлээд хамгийн түрүүнд дүүрэн байлгаач. Биенийхээ анхаарал халамж, биендээ гаргах цагаа илүү сайн гаргаач. Ингэж чадах юм бол бусад хувийн өөртөө зориулах цаг маг бүх зүйлийг чинь эхнэр чинь нөхөр чинь эсвэл хүлээн зөвшөөрч эхэлдэг. Энэ бол виз авах хамгийн том эрх чөлөө. Эрх чөлөө гэсэн үг. Жишээ нь одоо би хувийн амьдрал дээр хүртэл аваад үзэхэд миний эхнэрийн хувьд одоо юу гэдэг магадгүй би ч өөрөө 7 хоногт өөртөө маш их цаг зарцуулдаг хүн шүү дээ. Хагас өдөртөө ууланд алхдаг. 7 хоногийн нэг өдөр одоо спорт зааланд одоо сакс тоглодог байхгүй найзуудтайгаа. Хизээч миний ихнэр гомдлтгүй байхгүй. Яагаад гомдлтгүй вэ гэхээр нэгдүгээр би зөв юм хийж. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байна гэсэн. Хоёрдугаар би гэр бүлдээ байх хугацаанд эхнэртэй хүүхдүүдтэйгээ маш сайн чанартай цагийг гаргаж чаддаг. Нөгөө хэрэгцээнүүдийн сайн хангаж өгдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө эхнэрийн маань намайг одоо юу гэдэг виз гэдэг асуудал манай гэр бүлд ерөөсөй байдаггүй. Харин чи яагаад эсэргээр надад гэдэг байхгүй. Чи яагаад энэ 7 хоногт зааланд явахгүй юм бэ? Надад яагаад авахгүй аа ингээд ийм зүйлийг тавьж хэлдэг. Тэгэхээр ийм зүйл дээр манай залуучууд юун дээр анхаарах вэ гэхээр эхлээд гэр бүлийнхаа хэрэгцээг маш сайн дүүрэн байлгаач. Ингийн бол танд бүх эрх чөлөөнүүд бий болно л гэсэн. Яагаад эмэгтэй хүмүүнүүд гомдлоод байдаг вэ гэхээр нөхрөөс авах тэр хайр халамж анхаарлыг мэдрэхэ болохоор эхнэрийн илэрхийлж байгаа хэлбэр нь гомдлоо илэрхийлээд. Гомдлож байгаа юм чинь нөхөртөө виз өгөхгүй үстэй гэсэн. Тийм тэгэл хэрүүлсэн. Одоо модон болно. Тэр одоо ингээд ягаад сэтгэл санааны хүчирхийллийг бас ингээд зүгээр хуулийнхны хувьд ингээд амар чухал авч үздэг юм гэхээр сэтгэл санааны хүчирхийлэл чинь нэгдүгээр талхлаар одоо гарт баригдахгүй шүү дээ, тий? Гарт баригдахгүй, бие махбодын юм уу, бэлэн хүчирхийлэл шиг тийм тэгээ бүр эдийн засгийн хүчирхийллээс ч илүү барагдаалт хэлбэр юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ нөгөө хүчирхийлэл чинь нэг тийм муухай шинж нь хослоод идэв шүү дээ, тий? Тэгэхээр сэтгэл санааны хүчирхийлэл даамжирвал одоо юу гэдгийг бие махбодын ч юм уу болох боломжтой гэж бодож байгаа байхгүй юу? Гэхдээ яг үнэндээ хор оршийн хувьд ч гэсэн сэтгэл санааны хүчирхийлэл бараг хамгийн илүү амарчиж магадгүй юм шиг санагдаад байна. Тухайн хүний дотор ингээд орчвол хамгийн аюултай хүчирхийлэл хэлбэр бол сэтгэл зүй хүчирхийлэл. Тийм, би бас тэгж бодоод байгаа. Сэтгэл зүй хүчирхийлэл. Монголчууд ярьдаг шүү дээ, биеийн шарх идэгдэг, сэтгэлийн шарх идэгдэггүй гэж. За яг энэ бол үнэ. Жишээ нь одоо тухайн момент бие махбодын хүчирхийлэлд бол бид нар бие махбодоор хохироод тухайн үедээ бие идэх чинь байнгын сэтгэл зүйн дарамтанд байсан сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөжсэн хүмүүсийн сэтгэл зүй бол насан туршдаа хадгалах гэдэг. Тэгэхээр би хувь хүний сэтгэлгээ хандлага би дахиад хэлье. Юу нөлөөлдөг вэ гэхээр нэгдүгürt үг нөлөөлдөг шүү. Үгэнд нөлөөлөхдөө хамгийн гол нь юу гэхээр ойр дотны дандаа хүмүүсийн үг. Нэгдүгürt эцэг эх, хайртай хань ижил, эсвэл аав ээж, эсвэл багш сургууль мужуулагч. Эдгээр хүмүүсийн хэлсэн үг насан туршдаа хадгалагдах ийм сэтгэл зүй бий болгож эхэлдэг. Жишээ нь би танаас асууя, хүүхэд насныхаа
одоо юу гэдэг хүүхэд байхдаа авч ирсэн нэр хочоо та нар одоо хүртэл сандгүй, марцсан байдгүй. Сандаг. Би сандаг. Одоо би харахад сүүлийн 30-аас 40 нас одоо би 40 гараа явж байгаа залуудаа 40 гараа явахаар найзууд донд янз янзэл би нэг шоглоо жоки гэж нэр өгөнтэй. Тэн дээр би нэг акцент өгөхгүй байхгүй. Нэг чухал биш байна. Гэтэл хүүхэд байхдаа авч ирсэн нэр очоод би одоо хүртэл мартадаггүй байхгүй. Яг тэгэхээр хүүхдийн оюун ухаан гэдэг чинь өөрөө сэтгэлгээ гэдэг чинь нөгөө хоосон сав. Тэрэнд одоо бидний нөгөө үг гэдэг зүйлүүд ингээд суурьнд нь хадгалагдчихдаг. Тэр самны ёроолт ингээд суурьнд нь ингээд хадгалагдчихж байна гэсэн үг байхгүй. Тэн дээр маш олон мэдээлүүд ирдэг. Тэрэн дээр янз янзын нэр шошго ирэхээр тэрнийг бол бид нар нэг хүлээж авахгүй байна. Тэгэхээр суур гэдэг зүйл ч өөрөө гэж юм. Хүүхэд байхдаа авсан нэр хочвол хизээч мартагддаггүй байж. Тэгэхээр хүний амнаас гарч байгаа үг өөрөө маш хүчтэй байхгүй. Жишээ нь би танаас зүгээр нэг кейс хэлээд хий. Жишээ нь Африкийн Ган гэдэг улс байдаг тийм. Гана гэдэг улс байдаг. Ган гэдэг улсад одоо нутгийн соёл гэсэн үг байхгүй. Ямар соёл вэ гэхээр 3 дахь өдөр төрж байгаа хүүхдүүдийг куваку гэж өчөлдөг гэнэ. За. Куваку гэдэг үгийг монголоор тайлбарлах юм бол дайрагч, довтлогч, эзэрхийлэгч, түрэмгийлэгч гэсэн үг байхгүй. За. Одоо монголчууд нөгөө нэлх хүүхдийг бүтэн нэрээр нь дуудахгүй тийм. Улаана гэж дууддаг. Тийм Монголын нэг тийм уламжлал нэг юм хандлага байдаг. Яг тэрнтэй адилхан Ган гэдэг улсын 3 дахь өдөр төрж байгаа үүдийг куваку гэж өчөлдөг. Гэтэл хамгийн сонирхолтой судалгаа нь юу вэ гэхээр Ган гэдэг улсын шоронд орж байгаа хүмүүсийн 45-аас 50 орчим хувь нь 3 дахь өдөр төрсэн эрэгтэйчүүд байна гэдэг юм судалгаа гарч ирж байна. Тэгэхээр хүүхдийг багаас нь юу гэж очилж байна? Дайрагч, довтлогч, түрэмгийлэгч, эзэрхийлэгч. Тэгэхээр нөгөө үг нь хүний тархинд кодлогдож байна гэсэн үг шүү дээ. Хүний зам байдалд өнөөдөр сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж байна гэсэн үг. Тэгэхээр зан чанарын үед яаж байна? Бусдыг нэг дээрэнгүүлэх, довтлох, дайрах, хүч хэрэглэх ийм сэтгэл зүй хүнд нөлөөлж байна гэсэн үг. Үг гэдэг зүйл сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг зүйл чинь өөр ийм л үр дагаврыг бий болгодог. Ийм л үр дагаврыг бий болгодог. Тийм учраас би та нарыг юу гэж уриалах гэдэг нь гэхээр үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаан дээр үгэндээ маш болгоомжтой байгаа ч. Ялангуяа монголчууд амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг тийм үү? Хэл яриа бэлэгддэг ард том байхгүй юу? Тийм учраас үр хүүхдүүдтэйгээ харилцахдаа зөв үгээр ханддаг байгаа ч. Зөв соёлтой байгаа ч. Энэ нь өөрөө хүүхдийн ирээдүйн амьдрал, гэр бүлийн харилцаанд, хөөний хөгжилд, карьерд маш их нөлөө үзүүлнэ гэсэн. Эсвэргээрээ үр хүүхдүүдэд урамшуулдаг, зоригжуулдаг байгаад байдаг үрэлж. Жишээ нь нөгөө хүчирхийлэл гэдэг чинь одоо сэтгэл зүйн хүчирхийлэл юу гэхээр хүүний хандлага сэтгэлгээг нөлөөлдөг гэсэн шүү дээ. Тэгэхээр хүүний хандлага сэтгэлгээг өөрчлөх гээд байгаад би танарт ямар зөвлөгөө өгөх гээд байна гэхээр хамгийн чухал зүйл нь хүний алдааг нь дандаа өөртөө сануулгах биш. Монголчуудын хамгийн гол гэр бүлийн харилцаанд гардаг бас нэг дутагдaltaй тал нь юу гэхээр хүний алдааг дандаа өөртөө сануулдаг. Чи тийм шүү дээ. Чам тийм сул тал байгаа шүү. Байнга анхааруулад байдаг. Тэгэхээр нөгөө хүн сул талаа хин нэгнээс сонсоод байхаар тархинд кодлогдож эхэлдэг. Би ийм л хүн. Тэрнтэйгээ эвлэрч эхэлдэг. Тэгэхээр хүний хандлага сэтгэлгээ хязгаарч өөрчлөгддөг гэсэн. Тэгэхээр үр хүүхдийнхаа хүмүүжил боловсролд анхаардаг бол сул тал алдааг нь өөртөө хилж ярьж анхааруулах биш. Харин хамгийн гол зүйл нь юу гэхээр чамд ийм сул тал байдаг. Гэхдээ би ийм алдаа дахин гарахгүй гэдэгт итгэдэг байх шүү. Итгэж шүү. Үргэлж дандаа үр хүүхдүүдэд итгэж шүү гэдэг үгийг хэрэгэлдэг байгаарай. Ээж аавда. Инх юм бол хүүхдийн сэтгэл зүйн хандлага өнөөдөр өөрчлөгдөх боломжтой гэж би хэлдэг. Итгэдэг шүү гэдэг үг хүний сэтгэлгээ хандлагыг өнөөдөр дандаа өөрчилдөг. Аав ээж надад итгэж байгаа учраас би гэртээ өнөөдөр цагтаа очиноо. Итгэлийг алдчихгүй шүү. Тийм бооз. Тэгтэл чи дандаа хоцордог. Дандаа л чи тийм гээд ах юм бол тэртээ түг аав ээж намайг мэдэндээ хоцордог юм. Хүний хандлага сэтгэлгээ өөрчлөгддөг. Тэгэхээр үг гэдэг зүйл өөрөө ийм их үр нөлөөтэй зүйл байд юм аа. Эцэгчүүдээ. Тэгэхээр үгэн дээр маш их анхааралтай хандаарай. Таны бодлогогүй хэлсэн үг үр хүүхдүүдийн чи ирээдүйн амьдралд мартагдахааргүй хар тул бүлдэх магадлал маш өндөртэй. За үгэн дээр би кейс ярих юм бол зөндөө байна. Жишээ нь одоо юу гэдэг хоёр цэцгэн дээр туршилт хийсэн байдаг тийм. Хоёр цэцгэн дээр туршилт хийсэн байна. Ямар туршилт вэ гэхээр нэг цэцгэн дээр нь болохоор яг адилхан цагт адилхан өдөр хэмжээт усалж тордож байгаа, арчилж байгаа. Гэхдээ нэг цэцгийг нь болохоор чи улстай чамаас ямар ч үр жимс урахгүй чи бол хогийн цэцэг. Нэг цэцэг дээр нь болохоор чи бол үнэхээр сайн үр жимс уруулна, үнэхээр сайхан цэцэг чанд би итгэдэж шүү гэдэг үг. Гэтэл нэг тодорхой хугацааны дараа нөгөө шүүмжилж буруутгаж харааж исэн нөгөө цэцэг нь хатаж гундаж эхэлсэн байна. Гэхдээ адилхан хэмжээнд тусалж арчилж байсан шүү дээ.
Тэгэхээр урамшуулж исэн, зоригжуулж исэн цэцэг нь болохоор улам илүү сайхан цэцэг болж ургасан байна. Тэгэхээр сэтгэл зүйн хүчирхийлэл ямар үр дагаврыг бий болгодог гэдгийг саяны кейсээр бүгдээр харсан байх гэж би ойлгож байна. Байнга сэтгэл зүйд нь дарамт учруулах, үгүйсгэх, шүүмжлэх, буруутгах, өөрийнх нь алдааг өөртөө дандаа сануулах ийм байдал ирээдүйд үр хүүхдүүдийн хөгжлийг хатаадаг гэсэн үг байхгүй юу? Эсвэргээрээ урамшуулах, зоригжуулах, итгэх гэдэг итгэлийн энэ харилцаа маань эргээд үр хүүхдүүдийг үр жимс сайтай тийм мод болгож уруулдаг гэсэн цэцэг болгож уруулдаг. Ийм л үр дагавар байгаад байгаа сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг юм. Тэгвэл одоо нэгэн сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөөд явж байгаа хүн байвал яах вэ? Ямар арга хэмжээ авах вэ? Гэхдээ би одоо амар олон жилийн турш юу гэдгийг 10 20 жилийн турш ингээд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна л та. Тэгээ өөрөө мэдлгүй өртөөд ингээд дотор нь амьдэрсэн байгаа шүү дээ, тий. Тэгээд тэрнээсээ ингээд нэг гарыг гарч чаддгүй ч юм уу, тийм байвал одоо яах вэ? Нэгдүгээрт өөрийгөө хүчирхийлэлд өртөөд байна гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Мэдэх хэрэгтэй. Монголчуудын нэг сэтгэлгээ чи юу вэ гэхээр за энэ хүн чинь намайг тижээж аваад тичигж байгаа учраас ийм уур уцаар гаралгүй яах вэ? Хүлэмжшөөрөл яваад идэг. Тийм. Хүлэмжшөөрөл яваад идэг. Шинэ хүчирхийлэл мэдэгдэхгүй явагдаж байгаа орчин хаана вэ гэхээр хөдөө орон нутагт маш хүчирхийлэл явагдаж байгаа шүү. Нөгөө мал дээр мал малж байгаа ахуйн хүмүүс. Маш хүчирхийлэл явагдаж байна. Ийм судалгаа байд. Яг тэгэхээр за эр нөхөр маань амьдралыг авч явж байгаа. Надад гар хүрэх хаяа уух муух бол байх л зүйл. Эхлээ хүлэмжшөөрсөн. Байх л зүйл. Ингийн мэтэр ойлгоцсон. Нэгдүгürt эхлээд мэрэгжлийн хүнээр эсвэл хэн нэгэнтэй ярилцаад би хүчирхийлэл байна уугүй юу гэдгийг эхлээд тодруулах хэрэгтэй. Өөрийгөө хүчирхийлэлд өртөж мэдэх хэрэгтэй. За хэрвээ хүчирхийлэл гэдгээ өртөөд байгаа гэдгээ мэдсэн байгбол мэрэгжлийн хүмүүст нэгдүгээр хандах хэрэгтэй. Хоёрдугаарт өөртөө итгэлтэй бол, гуравдугаарт өөртөө итгэлтэй болох хэрэгтэй. Хариу үйлдэл нь юу гэхээр чиний хийж байгаа үйлдэл буруу байна гэдгийг бас нэг талаараа няцааж авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө хүн чинь энэ хүний ингээд байвал хүлэмжшөөрөл хэдий. Угаасаа намайг сонсдیں۔ Ийм ойлголттой болсон байна шүү. Гэтэл өөдөөс нь үгүй би одоо жоохон өөрчлөгдөж чинь би өөрийн гэсэн амьдралын дүрм журамтай баймаар байна. Зоригтой баймаар байна тий. Зоригтой баймаар байна. Надаа наа чинь таалагдахгүй байна гэдгийг зоригтойгоор хэлдэг байна. Зоригтойгоор хэлдэг байна. Ингээд өөртөө итгэлтэй болоод өөрийгөө үнэлэх хүнлэмж бий болоод ирэхээр цаад харилцаж байгаа хүний хандлага хүртэл өөрчлөгдөж хэлдэг. За энэ хүн чинь ингээд өөрчлөгдөд байна шүү. Ингэж миний хуучин хандлага харилцаа бол болохгүй болсон байна шүү. Өөрөө өөртөө бас анализ дүгнэлт хийх боломжийг бий болгодог гэсэн үг байхгүй. Болгодог гэсэн. Энэ тал дээр манай хүмүүс маань маш их анхаарах хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай байх хэрэгтэй. Дургу бол дургу гэдэг зүйлээ илэрхийлэх хэрэгтэй. Дургу зүйлээ хүчээр хийж яана гэдэг чинь бас нэг талаараа маш хэцүү асуудал шүү дээ. За манай лайвыг үзэж байгаа хүмүүс бол асуулт байвал асуугаарай. Тэгэд бас нэг юм коммент ирсэн байна те. ТV-гээр сүүлийн үед гэмт хэрэг хүчирхийллийн талаар сөрөг мэдээлэл маш их гарч байгаа гэж хэлсэн байна яг. Тэг эн чинь тэгэл нөгөө түрүүний таны нөгөө гэгээлэг мэдээлэл ав гэдгийн эсрэг юм байна те. Жишээ нь одоо та нар би дахиад нэг кейс ярил л да. 90-ад оны үед бидний үеийн залуучууд их сайн мэддэг юм да. Дөнгөж зах зээлийн нийгэм шилжиж явах үед хоёр хүүхэд нэг өсвөр насны билүү 12 3 та хүүхэд илүү онгоцны дугуйн дор ороод хил нэвтрэх гэж байгаа данаас алдчихсан байхгүй. Онгоцны дугуйн дор ороод дугуйны одоо нэг хөвддөг гэсэн үг шүү дээ. Тэр жишээ нэг юм зай байд юм байна л да. Тийш орж нуугдж агаад агаар дээшлэх тусам агаар хүчил дөрөгч бас нүүрс дөрөгч ихсэн те хүчил дөрөгчийн дутагдaltaн дээр данаас алдчихсан түүх байдیں۔ Тэгтэл тэр хоёр хүүхэд яагаад онгоцны дугуйн дор ороод явж болдсон бэ гэдэг мэдээллийг хаанаас авсан бэ? Үзэж байгаа киноноос л авч байгаа. Тэгэхээр бидний үзэж байгаа мэдээлэл чинь өөрөө эргээд бидний сэтгэлгээ хандлууд өөрөө маш их нөлөөлт юм аа гэдгийг хэлэх гээд гол санаа нь юусэн. Тэгэхээр нөгөө нэг юм асуумаар санагдлаа л да. Одоо нөгөө нэг найзууд хоорондоо ингээд нэгнийхээ паян маян ингээл нэг тхэн ярьдэн шүү дээ тийм. Тэрсэн бас одоо хүчирхийлэл байх боломжтой юм байна гэсэн үг. Тий, би түрүү нөгөө ярианы ихэнд хэлжсэн тийм. Ер нь бол хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэл ямар харилцаанд явагддаг вэ гэхээр гэр бүлийн орчинд, найз нөхдөд харилцааны орчинд, үргэлж байгаа залуу хосуудын харилцаанд, хамт олонны харилцаанд, байгуул хамт олонны харилцаанд. Тэгэхээр байгуул хамт олонны харилцаа гэдэг маань хин нэг нь өөрхөн тушаал ирэх мэдлэр хэтэрхий бас тулгын шаардах харилцаа. Энэ бас сэтгэл зүйн хүчирхийлэл байхгүй.
Жишээ нь одоо Монгол удирдагч нар Япон удирдагч нарын ялгаа гэж байна гинэ. Удирдлагын талаар аваад үзэх юм бол Япон удирдагч нар дор байгаа ажилчдаа юу гэж хэлдэг вэ гэсэн чинь та нар байгаа учраас би талхтаагаад байгаа шүү. Тэгсэн чинь Монгол удирдагч нарын ялгаа юу гэсэн чинь би байгаа учраас та нар мусан юмнууд хоолтойгоо залгаж байгаа шүү гэж хэлдэг гинэ. Тэр ялгаа байна уу? Байна. Энэ бас сэтгэл зүйн хүчирхийлэл. Тэгэхээр энэ хүн л өнөөдөр энэ байгууллага байгуулсан энэ хүний төлөө сайн ажиллах хэрэгтэй. Нөгөө хариуг нь хүргэх бас сэтгэл зүйн хүчирхийлэл дуртаж байгаа нэг хэлбэр болчихж байгаа. Хүчирхийлэл хэлбэр болчихж байгаа. Тэгэхээр найз нөхдийн харилцаанд сэтгэл зүйн хүчирхийлэл явагддаг. Гэхдээ найз нөхдийн харилцаа бол ихэвчлэн энгийн буюу нээлттэй харилцаа явагддаг учраас харьцангуй нөгөө хүлээж авах байдал нь харьцангуй сэтгэл зүйд нөлөөлөх нь харьцангуй бага говьтай. Яг хөнгөн байдаг гэсэн. Яг тэгэхээр найз нөхдүүд чинь нөгөө тийм жок их дуртай, найз нөхдүүд чинь чөлөө цагаа л ихэвчлэн хамт өнгөрүүлдэг хүмүүс байхгүй. Байнгын байдаг хүмүүс биш. Тэгэхээр байнгын байдаг хүмүүсээс үг сонсоод хүн илүү сэтгэл зүйд хүлээж авах гэдэг. Тэгэхээр нэг хаяа уулзаад ингээд нэг хошин байдлаар ер нь би нэгэ өгөөдөх иймэрхүү зүйл нь сэтгэл зүйд нэг тийм дарамт бас үзүүлэх нь харьцангуй багтай. Тэгтээ бас өөрөөрөө үнэлэх хүнлэмжид бас нөлөөлдөг шүү. Жишээ нь би ер нь бол би хүүхд тахаас л юм онгон багтай байхгүй. Тэгээ найзууд маань юу гэж хэлдэг вэ гэхээр будүнэ гэж дууддаг. Будүнэ гэдэг дууддаг. Тэгэхээр би өөрийгөө баг будүнэ л гэдэг хүлэмжээр ойлгосон байхгүй найзуудтай хэллээ. Тэгтэл надаас илүү 900 кг гарцсан хүмүүс байгаад байгаа байхгүй бас. Жингээ. Би дөнгөж 83 4-тэй байгаад байгаа жишээ. Тэгтэл өөрийгөө хандлага бас хүн өөрчлөх хэрэгтэй. За мэдээж махлаг. Гэхдээ бас арайч бас нэг тийм хитрхи одоо юу гэдэг жингээ илүүдэлтэй гэж бодохгүй байх нь хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр би энэгээр юу гэж хэлэх гээд тэгэхээр найз нөхдийн үг бас нөлөөлнө. Ер нь бол нөлөөлнө. Тийм байна. За. Ямар ч байсан үг хамгийн хүчтэй, үг хамгийн чухал юм байна. Тийм, сэтгэл санааны хүчирхийлэл ялангуяа үг бол хамгийн их нөлөөтэй юм байна л гэж ойлголоо. Тийм. Бас дараа нь бас нэг дуртад гэр бүлийн харилцаанд аливаа нэг алдаагаа хэн нэг бас буруутгах хандлага сэтгэл зүйн хүчирхийлэл бас байдаг ш. Тэр бол амар их байдаг баха. Маш их байд. Тийм. Чи одоо би ажил дээр ерөөсөн амжилт гаргаж чадахгүй байна. Тэгтэл тэр нь чамаас болж байгаа байхгүй. Их нэрийг буруутгах. Чи миний сэтгэл зүй ингээд тайван биш байлгаад байгаа учраас би ажилдаа өнөөдөр амжилт гаргаж чадахгүй байгаа. Чи сайн ихнэр биш учраас эсвэл чи ажил хийгээд надад дэмтэй байсан бол би ингэж стресстгүй байх байсан. Гэтэл нөгөө эмэгтэй хүн гэдэг чинь өөрийгөө амьдралд маш их олон золиослдог хүмүүс шүү дээ. Хүүхд гаргахын тулд биеийн золиос амжиж чинь, сэтгэл зүйн золиос амжиж чинь, өөрийнхөө ирээдүйн хөгжлийн талаар одоо хөгжлийн асуудлыг хүртэл золиослж байгаа байхгүй. Гэтэл гэртээ хүүхдээ хараа сууж байгаа эмэгтэйг манай эрэгтэйчүүдийн үнэлэх хүнлэмж маш сөрөг байна. Ажилгүй авгаа гэл те гэрээ авгаа. Чи ядаж нэг цалинтай надад ингээд орлоготой жоохон ч гэсэн орлоготой байгаа дэмд болоод исэн бол бид хоёр ингэж амьдрахгүй байхгүй юу? Би хичээгээд байна. Чи бол ингээд гэртээ суугаад байна. Энэ өөрөө бас сэтгэл зүй хамгийн том хүчирхийлэл нэг хэлбэр шүү. Гэтэл гэртээ хүүхдээ хараа сууж байгаа эмэгтэй гэдэг чинь өөрөө маш олон ажлыг хийж байгаа шүү. Бараг ер нь 20 гаруй мэргэжлийн ажлыг гүйцэтгэдэг гэж хэлдэг байхгүй юу? Гэж хэлдэг. Тэгэхээр ийм бас хүчирхийлэл нэг хэлбэр байна. Тийм учраас өөрийгөө хэтэрхийх бити дүүлгэр монголчуудаа. Би л энэ амьдралыг авч явж байгаа. Би л ажил хийж мөнгө олж ирж байгаа. Тийм учраас би энэ гэр бүлийн лаганд мөнгөн гэж бити өөрийгөө харж. Бити үнэлээр. Энэ өөрийгөө хэтэрхий үнэлэх нь ирээдүйд хажууд байгаа хүний чинь сэтгэл зүй бас докторгүй ойлгодог сэтгэл зүй хүчирхийлэл шүү. Нэг асуулт ирсэн байна. Маш хэрэгтэй мэдээлэл өгч байгаад баярлалаа. Сэтгэл санааны хүчирхийлэл ажлын байранд болон анги хамт олонны донд хэрхэн илэрх вэ? Энэ нөгөө нэг ангийнхны хувьд бас анги гэдэг чинь 10 жилийн сургуульд бол бүр нэлээд их илэрдэг байх гэж би бодож байна л та. Би өөрөө ч гэсэн 10 жил байхдаа ерөнхийдөө л яг айхтар амар хүчирхийлэл өртөд байсан гэж хэлэх нь хаашаа. Гэхдээ
Зүгээр ингээд өсвөр наснда ч юм уу тий ер нь бол юм сэтгэл санаа угаасаа докторгүй үе таарсан байсан. Тэнгүүт ингээд нэг жижиг сажиг найзтайгаа муудалцах ч юм уу тэнгүүт бүр амар сэтгэлээр ундаг тий. Тийм ингээд одоо бодоход магадгүй хүчрхийлсэн байж магадгүй л тий. Тиймэрхүү юмнууд бол айвуух болдог байсан. Тий, ер нь бол яг өсвөр наснд шууд нөгөө бие нэгэ хүчрхийлэлд оруулж яана гэхээс илүү нөгөө хүн өөрөө үнэл хүнлэмжтэй холбоотой асуудал байхгүй. Өөрөө үнэл хүнлэмжтэй холбоотой асуудал. Жишээ нь өсвөр насны хүүхдүүд юу гэж хэлдэг вэ гэхээр би адилтгал үе гэж хэлдэг. Жишээ нь хүний 70 нас наслаа гэж бодоход 8 үе шатыг дамждаг асуудал шүү дээ. Тэгэхээр 8 үе шатыг чинь өсвөр насыг юу гэж тодорхойлдог вэ гэхээр би адилтгал үе. Би адилтгал үе гэдэг маань юу гэлж юм гэхээр өөрийгөө дандаа бусадтай харьцуулдаг гэсэн үг байна. Би адилтгал үе. Миний үе тэнгийнхээ ийм гоё пүүз юм чинь, миний үе тэнгийн охтууд ийм гоё плаж юмс чинь тий. Гоё өөрийгөө бод чинь. Надад тийм байхгүй. Би жоохон царай муутай. Өөрийгөө дандаа бусадтай чишдэг харьцуулдаг. Энээс болоод өсвөр насны хүүхдийн гол сэтгэл зүйн хямрал энээс холбоотой байсан. Хамааралтай байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бие махбодын өөрчлөлт явагдаж байгаа учраас тэрийгээ дагаад сэтгэл зүйд нь өөрчлөлт явагдахыг өсвөр нас буюу шилжилтийн насны хүүхдүүдийн хямрал гэж тодорхойлдог. Хямрал гэж тодорхойлоод. Тэгвэл яг үе тэнгийн хүүхдүүд бие нэгэ хүчрхийлэх тохиолдлууд байна. Гадуурхах ус байна шүү дээ. Энэ шавтарлах. Сургууль дээр бол тиймэрхүү аюух явдаг. Манай аавч компани захирал шүү дээ. Танай ээж чинь цэвэрлэгч, үйлчлэгч гэлөө. Энэ шууд бас нэг хүчрхийлэл хэлбэр. Сэтгэл зүйн хүчрхийлэл. Тэнгүүт нөгөө хүүхд чинь ээжээсээ ичиг санаа зов. Ээжигээ нөгөө сургууль дээр авчих дургүй байх. Ийм хандлагууд бий болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр довчондоо хэлэх юм бол сэтгэл зүйн хүчрхийлэл гэдэг маань ерөөдөө таны сэтгэл зүйг докторгүй болгож байгаа тэр хүчин зүйлүүдийг л сэтгэл зүйн хүчрхийлэл гэж хэлээд байна. Таны сэтгэл зүг докторгүй байлгаж байгаа тэр хүчин зүйл харилцааны хэлбэрүүдийг сэтгэл зүйн хүчрхийлэл гэж хэлээд. За сэтгэл санааны хүчрхийлэл ажлын байранд болон анги хамт олонны дунд хэрхэн илэрх вэ? Ер нь бол хамт олонны харилцаанд хүртэл илэрхийлдэг. Би түрүүн товчхон хэлсэн. Монгол удирдагч нарын ялгаа бол хандлага бол би байгаа учраас та нар хоолтой байгаа шүү. Би та нарт тижиж байгаа шүү гэж тий. Албан тушаалаар харилцах. Албан тушаалаар харилцах. Хоёрдугаарт би төвтэй хүмүүс харилцаа нь маш их тээг болоод би төвтэй хүмүүс. Би юм дуртай. Баг хамт олон дотор тий. Ажлын хамт олон дотор хин нэг үгүйсэгдэг, буруутгадаг, шүүмжилдэг хүмүүс байхгүй. Өөрийгөө ганцхан зөвтгдөг. Эсвэл би үзэлтэй. Би ийм л дуртай. Та нар ийм байгаарай. Би ийм дуртай шүү. Энийг ерөөхдөө юу гэж тодорхойлдог гэхээр байгууллага хамт олон доторх бул чулуунууд гэж тодорхойлдог. Бул чулуу гэдэг маань юу гэсэн үг гэхээр байгууллагыг урагшлуулдагчгүй, хойшлуулдагчгүй яг тэг дунд нь зогсдог хүмүүс. Хатуу зан чанартай хүмүүс гэж хэлэх гээд. Хатуу зан чанартай хүмүүс. Бусдынхаа санаа бодлыг сонсдоггүй. Өөрөөрөө зүтгэдэг. Миний л зөв гэж ярьдаг хүмүүс бас баг хамт олонны дунд хүчирхийллийн бас нэг хэлбэр болж байна. Тэгэхээр өөрөөрөө биш тэр хүнд заавал тохируулж хийх хэрэгтэй болж байгаа. Гэхдээ ер нь бол одоо ажлын хамт олонны дунд хэрвээ юм хүчирхийл үүсчүүл гарахад ер нь бол бас айгүй хэцүү юм биш үү те. Гарахад бас хэцүү. Нэгдүгээр болохоор одоо юу гэдгийг шууд дотн ярилцах гэдэг чинь яг ингээд гэр бүлийнхээ ойр дотны хүнтэйгээ ярьж байгаа юм шиг ярилцахад жоохон хэцүү би бодож байна. Тэгэнгүүтээ нөгөө нэг албан тушаалын шатлал энэ төр байнгут ингээд даргийнхаа өдөөс бас яриад авах хэцүү. Тэгээ тиймэрхүү бас ер нь бол жоохон хэцүү байх бах л гэж байна. Энэ одоо юу гэдэг солонгос кинонууд дээр аявих гардаг шүү дээ. Дарга нар нь ажилчтай хүчрхийлдэг гэл нөгөөдөл нь ерөөсөө ингээд хэлж чаддаггүй тэрийгээ. Тэгээ явсаргалаа хорлол дуусчдаг л та ер нь бол. Тэгэхээр жоохон бас хүн гэвэл бас их хүнд байхаар л юм шиг санагдаж байна. Ер нь бол ажил дээр ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл ханамжийн судалгаа хийхэд мэдээж цалин хүнлүү те мөнгө чухал. Хоёрдугаар байгууллагын өөр амьсгал хамгийн их нөлөөлт юм. Байгууллагын өөр амьсгал. Тэгэхдээ ер нь бол хүмүүсийн ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа хийхэд яг вэ цалин бага ч гэсэн манай хамт олонны өөр амьсгал гоё учраас би юм тогтоод идэм маань шилдэг хүмүүс байдаг. Тэгэхээр байгууллагын хөгжил, байгууллагын өөр амьсгал гэдэг зүйл бол нэгдүгürt хамгийн чухал зүйл. Байгууллагын соёл гэдэг зүйл. Хэтэрхий дарга төвтэй биш. Менежер төвтэй биш. Харин
байгууллагын хөгжил гэдэг чинь тэр зорилгыг биелүүлэхийн тулд нэгдэж байгаа хүмүүсийг баг хамт олон гэж хэлдэг байгаа байхгүй. Байгууллага урдаа нэг зорилго тавьсан байна шүү дээ. Тэр зорилгыг биелүүлэхийн тулд нэгдсэн хэсэг хүмүүсийг баг хамт олон гэж хэлдэг байгаа байхгүй. Тэгэхээр зорилгынхаа төлөө та өөрийгөө зориулах хэрэгтэй нэгдүгээр шүү дээ. Тэгвэл дарагдаа таалагдахын тулд тэр зорилгыг биелүүлэхийн тулд нэгдэж байгаа хүмүүс баг хамт олон байхгүй. Баг хамт олон. Тэгэхээр энэ дээр бас анхаараарай. Манай дарга нар удирдагч нар ч гэсэн та бас анхаарад үзээрэй. Юун дээр анхаарах хэрэгтэй гэхээр та ер нь байгууллагын гишүүдийг бас сонсдоггүй. Сонсдоггүй. Хэр их байгууллагын ажилчдын хөгжил дээр анхаардаг вэ? Хөөний хөгжил дээр анхаардаг вэ? Ямар байгууллагууд илүү хөгжиж чинь гэхээр ажилчдын хөгжилд анхаардаг байгууллагууд илүү хөгждөг байна. Байгууллагууд хөгждөг. Хөөний ажилчдын хөгжилд. Тийм учраас сүүлийн жилүүдэд чинь байгууллагууд чинь менежмент нь өөрчлөгдөд гадны экспертүүдийн одоо сургалт зөвлөгөөнүүдийг маш их авдаг болсон байна. Тэгжиж байгууллага илүү урагшилж. Нөгөө удирдагч чинь нөгөө сохроор зөвхөн өөр хөөслөөр яваад амжилтанд хүрэхгүй гэдгийг одоо ойлгож хэлж байна. Гадны технологи ямар юм, гадны байгууллагын соёл ямар юм, тэрийг хуулж авч тэ туршлагаас нь хуваалцж байгууллага илүү хөгжиж эхэлж байгаа. Тэгэхээр доор байгаа ажилчид бол удирдагчаа зөвхөн сохроор дагаад байх нь өөрөө хангалттай зөв биш шүү дээ. Сохроор дагаад байх. Тийм байна. За миний асуугаагүй өөр үлдээсэн юм байна. Манай подкастын хугацаа ер нь одоо ингээд дуусч байна. Хоёлоо бас төлөвснөөсөө бас жоохон ихтрээ явцуулах юм байна. Энэ метрийн лайв ер нь бол жоохон халуурчдаг тийм. Өмнөх нь ч ихсэн халуурч. Бараг цаг ярьсан. Уг нь бол 30-40 минутын лайв мэдээлэл өгье гэж төлөвлөдөг. Тэгээд тэр хугацаанаас итэрчдэг тийм. За ямар ч сан өнөөдрийн лайвыг үзсэн хүмүүс бүгд талархлаа. Та нарт бүгдэнд нь талархлаа бас илэрхийлье. Магадгүй хүчирхийл дуртад байна уу гэдгээ та бас өнөөдрийн мэдээлэлээр өөрийгөө бас тестлсэн баг. Хоёрдугаарт би бас хүчирхийлэгч үгүй юу гэдгээ бас та тестлээд бас үзээрэй. Тийм, өөрөө мэдхгүйгээр ингээд хүний хүчирхийлээд явж идэг гэж болж шүү дээ. Би одоо түрүү ингээд янгууд нөгөө найзуудын талаар асуусан шүү дээ. Тэнгүүт ингээд бид нар амар олоолаа найзлдаг байхгүй эрэгтэй юм ихтэй амар олоолаа. Бараг нэг анги шиг шахуу тэгснэ. Ингээд би бинийгаа одоо юу гэдгийг амар шоолж молдог, хочилж мочилдаг тийм юм бүр ингээ амар түгээмэл байдаг. Би тэрнийг шаална, тэр намайг шаална ингээд бүгдээрээ л би бинийгаа тэгдэг. Тэнгүүт яг бодлоо л доо би бас ингээд юу гэдгийг тодорхой хэмжээгээр тэг хин нэг хүчирхийлээд бид юм боо биш үстэй л гэж бодоод тэгж асуусан байхгүй юу. Тэгэхээр бас өөрийгөө хүчирхийлүүлдэг мэдхгүй ч юм уу явж байгаа хүмүүс бас байж магадгүй л юм гэж бодож байна. Тэрийгэ тестлээд үзээр өнөөдрийн мэдээллүүдийг сонсоод би хүчирхийлэгч үү бас хүчирхийл дуртдаг хүн байна уу. За тэгэхээр өнөөдөр урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.